За Чингис хаан музейн хамгийн гол онцлог бол Монгол нутагт анхны төр тус байгуулагдсан хүннүүгээс эхлэн Монголын их эзэнт гүрэн их Монгол улс, их Юан улс, за Чингис хааны угсааныхны хаад язгууртнуудын түүхийг харуулад ингээд 20 дугаар зууны эхэнд буюу 1911 онд Чингисийн угсааны алтан ургийн ноёдууд өнөөгийн Монгол улсыг хэрхэн бидэнд үлдээж хоцорсон тухай түүхийг бүрэн зохицоор нь харуулсан музей байна. Чингис хаан музейд нийт 11,000 гаруй үзмэр дурсгал татагдж тавигдж байгаа. Чингис хаан музейд дэлгэгдсэн үзмэрийн 93% нь оригинал. Оригинал гэдэг чинь хуулбар биш гэсэн үг. Үлдсэн хувь нь бол орчин үеийн техник технологиг ашигласан тодорхой дүрслэмж бүрэн хэмжээнд илэрхийлж чадахгүй байгаа дурсгалуудыг сэргээж хийсэн. Жишээлбэл дээлний өөдс ч юм уу янз бүрийн зүйлүүдийг бид нэр ийм хэмжээний дээл байсан гэдгийг яг тэр технологиор нь хийж байгаа. Дараагийн нэг зүйл нь бол мэдээж бүхэл одоо дэлхийн музейд байдаг түүнийг сэргээж түүхэн үйл явдлуудыг харуулсан уран зураг, уран баримл, за тэгээд хувцас хэрэгслийг сэргээх ийм ажил хийж байгаа. Нийт бол одоо энд үзүүлэлт байна л да. 10,323 их үзмэр 637 буюу 5.2% нь сэргээж босгосон одоо ийм үзмэр дурсгалууд байгаа. Гадаадын 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон монголчуудтай холбоотой зайлшгүй шаардлагатай дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтөөр А хуулбар буюу копи нэгийг харьцах нэг хэмжээтэй хуулбарыг бүгдийг авсан. За энэ дотроо бол одоо та бүхэн сонирхуулахад Эрмитаж улсын музейд хадгалагдаж байгаа Чингисийн чулууны бичгийн хуулбар байна. За дээрээс нь одоо алтан урдны хаад язгууртнуудын загтал бичгүүд байна. Ватиканы архив, Папын архив, Францын архив, Английн номын сан, за тэгээд Японы Нарагийн Тэнри одоо их сургуулийн номын санд хадгалагдаж байгаа Чингис хааны нэртэй алтан гэргээг яг тэр хуулбараар нь авсан. За мөн одоо Японы хааны ордонд хадгалагдаж байгаа Юан улсын Хувлиа хааны одоо аян даныг харуулсан уран зургийн хуулбар. За их сонирхолтой нь одоо энэ уран зургийн хуулбарыг манайд хуулж өгснөөс 28 хоногийн дараа бол хосгүй үнэт дурсгалын бүртгэлд орж одоо ингээд ахиж бол энэ Японд байгаа хуулбарыг хийгдэхгүй. Тэгэхээр бид нэр бол амжиж одоо энэ олон дурсгалуудыг авсан.